За сайн уу манайхан дараагийнхаа адал явдал бэлэн үү guys? Энэ удаагийн дугаараар 2022 онд үзэгчдийн хүртэл болсон Dracula 4-ийг ярьж өгөхөд бэлэн боллоо. За ингээд кино руу гарцгаая. Түүнэр харанхуй ай дунд байрлах хоёр давхар жижиг хэм байшинд Мэвисийн бага насны хөгжилтэй турсамжуудыг харуулж аав нь түн зориулж дуудуулаад цаг хугацаа урсан өнгөрсөөр зочид буудлын 25 жилийн ойн баяр болж байгаагаар кино маань эхэлдэг. Мангасууд бүгд баяр хөөртэйгээр тэмдэглэж байтал санамсаргүй бахан асуудал гарах үед Dracula цаг хугацааг зогсоогоод бүх зүйлийг эмх сэхцтэй болгоно. Johnny өгн нүдэшлэгийг аль болох хөгжилтэй гоё байлгах гэж энэ бүгдийг бэлдсэн байхад Dracula түүнийг нь ойлгохгүй Johnny-гоос болж миний үдэшлийг сүрч байна л гэдэг. Dracula нэх удахгүй тэтгэврт гарах гэж байгаа бөгөөд өөнийг охин хүргэн хоёроосаа таасан уучсан ба тэдэнд энэ зочид буудлаа өглөөлөн үлдэх зорилготой байгаагаа Эрикатай ярилцаж байтал угийн сонсгол сайтай Мэвис үнийг нь олоод сонсчихноо. Мэвисийн талаар Johnny дэлдэл Johnny үнэхээр баяртайгаар хүлээж авсан ч гэсэн чи бид хоёр талаа өглөөлөхгүй хаа. Би соёогүй болохоор тэр одоо хүртэл намайг хүлээн зөвшөөрөөгүй юм шиг санагддаг гэхэн тэр. Ингээд Drac байшингийн түлхүүрийг гардуулан өгөхдөө хэлэг үгээ бэлдэж байтал гаднаас Johnny орж ирээд бөөн баяр болтол энэ бүгдийг харсан Drac тэсэлгүй би чам зочид буудлаа өгөхгүй. Энэ зочид буудлыг зөвхөн мангас л өгөх мангасуудын үйл хөдлөх тухай хуультай юмаа гэд худлаа илчигдэг. Тэднийг их үе ярилцаж байтал хөшиг нэгдэж Drac үг хэлэхэр болох бөгөөд итгэлтэйгээр манай хоёр зочид буудлаа үлдээнэ гэд хэлж чадахгүй ээр сандраад тэг аргаа барахтаа би зочид буудлаа тэлэхэр болсон гэдэг. Мэвис зочид буудлаа тэлэх гинэ өөр хэлэх зүйл танд байгаагүй юу гэтэл Drac охноосоо зайлсхийгээл харин Johnny би мангас иш болохоор ийм зүйл болчихлоо гэд өөрийгөө буруутгаж байтал Эрикагийн өвөө би чамд туслах уу? Чи мангас олмоор байна уу л гэдэг за. Тэгснээ Johnny-г дагуулад нилийн эртний юмнууд хадгалсан өрөөнд оролж ирээд хүнийг мангас болгодог ногоон өнгийн чулууг аваад эхлээд нэг жижигхэн жирэгтээр туршиж үзээд дараа нь Johnny-г буудахад мангас олон хуурнаа. Доод өрөөнөөс хачин чимээ гараад исэн тул Drac шалхаар очтол сайн уу Drac гэж гараад ирнэ. Тэгснээ Johnny бөөн баяр энэ сүүл энэ чих гоё газтэй одоо нөгөө зочид буудлаа бит хоёрт өгөх хിവэрээ эзтэй гэснээ энэ төрх маань Мэвис талагдандаа гэд гүгээд авчихдаг. Drac хойноос нь хөөж буцаагаад хүн болгочих санаатай баахан будтай л ондоггүй. Харин нэг зомбиг онтол хүн болж хувираад хүн басан учраас нэг зомби нэрч хазаад буцаад зомби болчихдаг за. Яг нэг тааруулж агаад нэг будтай л өнөөх нь элдв юмн дээр ойж явсараагаа Dracula-гийн мөсөн ориглуурыг очиж анаад усанд нь шингэчих бөгөөд Johnny санамсаргүй байж байгаа цахилгаан шатанд суугаад дээшээ явчихдаг. Johnny-гоос дөрөөж дээшээ гараад чиглүүлж агаад будтал цахилгаан шатны төмөрт ойгоод Dracula өөрийгөө оноод цонхороо доош уннаа. Johnny араас нь би чамайг аварна гэд өсөрсөн чинь усан сангийн ус хальж гараад мангасууд юу алваа гэж ирээд Johnny-г мангас осон гэдгийг мэдчихнэ. Тэгсэн эсэргээрээ Dracula хүн болчихсон. Ядаж байхад амар сонин бүдүүн гэцтэй хүн болчихсон байдаг. Ногоон чулууг аваад өөрийгөө эргүүлээд цус орогч болгох гэтэл өнөөхөн ч ажиллахгүй эвдэрчихсэн байх шүү. Эрикагийн өвөө дээр очиод арга чарга байна уу гэтэл энэ бол маш ховор чулуу. Ямар ч засал авахгүй болсон байна. Шинэ жилөө олъё гэвэл өмнөд Америкт байна гэдэг. Ядаж байхад энэ газарт очихын тулд аимшигт ширэнгийн аюулт голыг туулжиж үхлийн аюултай агуунаас чулууг олж авах юм мэлээ л дээ. Энэ үед бусад мангасууд Dracula-гийн бит хоёр явлаа. Мэвис энэ талаар битгий илэрээ гэх чатыг уншичаад төлөө нэтэргээд өнөөх усан ориглуурын уснаас бөөндөө уучхнаа. Дүрм ясаар бүгд ээж дараалан хүн болж хувираад эхэлдэг. Манай хоёр нөгөө аимшигт онгоцороо явах бөгөөд Drac айж орлоод одоо л Johnny-г маань юу туулж байсныг баг багаар ойлгож байгаа ах та. Мэвис автагаа ярилцах хэрэгтэй наа гэдээ тэрүүгээр хайж байгаад өвгийн бичгийг олж хараад миний зүв байж гэхдээ яагаад бодлоо өөрчилсөн юм болоо гэд гайхаад идэг. Dracula хүн болж анх удаа нарны гэрлийг шууд мэдэрч тасралтгүй ширцээр агаад нүдээ өвтгөөд миний нүд гэж зам дээгүүр орилж гүргээ золтой л машинтай орилжхдаггүй. Энэ хооронд нөгөөдүүл маань Мэвис болон их нэртэй Эрикад баригдчихгүй юмсан гэж яагаад яг баригдаж таарнаа. Drac Johnny хоёрын зам дээр хүгэсэн бичлэг нууц камерт өртөж өнөөхөн телевизээр гараад манай эд бүгд үзчих бөгөөд Мэвис нөхрөө мангас харин аавыгаа хүн болсон гэдгийг мэдээд бүр шок. Johnny-гийн амар хүнд аяллаа цүнхийг Drac ганцаараа үрээд шавартай шавхаатай газраар алхаал байх бөгөөд ядаж байхад Drac тоосонцрын хашилтай юм билээ л дээ.
Явсараагаад арай гэж нэг хүрхрээ олоод Драк Жонигийн болгоомжлох хэрэгтэй гэх сануулгыг хүлээж авалгүй шууд үсэрдэл махчин загаснуудад бариулаад баахан хурууны лин наачсан цааш явна. Мэвис Эрика хоёр өвөө дээрээ очиод энд юу болоод байгааг асуух гэтэл өвөөгийнх нь өрөө оронгороо ирчихсэн байх бөгөөд нөгөө хувиргасан жирхэн жинхнээс амар догшин мангас болоод хувирчихсан байдгаа. Энэ бүхэн эцэстээ мутацид орж өөрөө өөрийгөө барьж чадахгүй болж араатан болоо хувирах юм байна л гэдэг. Ингээд Жони болон Драк хоёрыг яаралтай болох хэрэгтэй гэд тэдний араас явна. Энэ үед Жонигийн нүд улаанаараа эргэлдээж өөрөө өөрийгөө удирдах чадахгүй баг-багаар хувираад байдгаа. Азар манай хоёр араас нь том онгоцоор хөдөлсөн болоод тэрөө хурдан ирсэн байна. Драк ухаан алдаад нэгсэрсэн чинь Жони түүний твэрчгсэн алхаж явах бөгөөд алхаад байна гэтэл уулан дээр алхаад байсан байвал яах вэ? Чи буруу замаар явснаас болж ийм юм боллоо. Хийж чадах юм юу ч алга. Намайг тавь гэж Драк уурлаад Жони өндөрт байна гэж маргасаар агаад өндөр уулнаас унчихдаг. Ашгүй Жони маань далавчтай тараад би нисэж чадлаа Драк гэж идэл нөгөөх нь доошоо унчих бөгөөд түүнийг очиж авардаг. Орой олж түүдэг гал асаангаа хамтдаа ярилцсан сууха Жони та үргэлж хамгийн мууг нь хараад л байвал хамгийн сайныг нь хизээж харж чадахгүй шүү дээ гэдэг. Ийхүү ярилцсан суудал бусад маань ирж Мэвис яагаад өөрийгөө мангас болгож хувиргасан талаар Жониогоос асуухад мангасуудын үл хөдлөх тухай хуулиас болоод гин. Ингээд бүгд Дракулаг худлаа хийсний мэдээж тэдэн дундаас хамгийн хурам хугарсан нь Жони байх бөгөөд та надад итгэхгүй юм байна. Та намайг үзэн яддаг юм уу гэд Жони уурлах бөгөөд энэ үед түүний бие дахин өөрчлөгдөд яваад өгдөг. Мэвис ааврагуу аваарлаж энэ бүхэн танаас боллоо. Тэр намайг л бодож энэ мангасуудын гэр бүлд орж ирсэн. Энэ гэр бүлийн нэг хэсэг болох гэж тэр бүх чадлаараа хичээсэн. Гэтэл та түүний урмыг хугаллаа гэж Мэвис хэлээд түүний араас явна. Эрика болон Драк босод мангасууд талстыг олохоор явах бөгөөд замдаа энэ бүхэн ямар хор уршигтайг Дракулад хэлж өгнө. Жони авраг том болсон байх бөгөөд Мэвисийг хараад таньж байснаа гинэт нүд нь улаанаараа эргэлдэж өөрийгөө захирч чадахгүй болдог. Энэ хооронд манайд усан дээгүүр явсараагаад таласт байгаа агууд ирэх бөгөөд дотог шортол устагаад доош унчихнаа. Дотор битүү галтуул дээрээс нь чулуунууд унаад арай гэж чулуу байгаа газарт орж ирдэг. Эрика Мэвис рүү залгаж чулууг олсон. Чи түүнийг дагуулж ирэх хэрэгтэй байна гэсэн тул багахан урыг нь хүргэж агаад араасаа дагуул явнаа. Мангасууд агууд ортол битүү алмаас чулуунууд байх бөгөөд манайд өөрсдийнхөө тусгалыг харж төөрөө байж идэл Мэвис Жониг гадаа ууртай чигээр нүлдэж гисэн орж ирдэг. Жони уурандаа багтаарч тэрнийхээ хэрээр улам бүр томорч бас хүчтэй басаар байх ба гадна ханыг зөксөөр байгаад гарц гаргаж цохилтоос болж бол руу дунаж буу юм болох бөгөөд азарын дөргөлтөөс олж талстыг олж авнаа. Мэвис талстыг суулан авч машин тэгээд Жони руу чиглүүлэхэд Жони гаднаас насар хүчтэй зөхөж байсан тул хананд зай гарч тэрхүү зайгаар нь ин тэндгүү нарны гэрэл тосож Мэвис оногдохгүй хичээж гүйж байтал асар том зайгаар нарны гэрэл орж ирэхэд Пранк түүнийг наранд түлэгдэхээс авардаг. Мангасууд бүгд Мэвисийг өндөрт гаргахын тулд нарны гэрлийг халахвчилж өгнө. Ингээд Мэвис өндөр болор дээр гараад Жони руу чиглүүлэн бууцсан ч юу ч өөрчлөгдөхгүй байх бөгөөд Мэвис бид нэгэн доройтчээ гэж хэлэхэд Дракула Жониг чиглэн очиж баригддаг. Тэгээд чиний зөв байжээ Жони. Би чамайг миний бүх зүйлийг булаасан, бас сүйдгсэн гэж буруутгаж байсан болохоос чиний сайн чанаруудыг хизээж олж хараагүй байжээ. Өмнө нь миний амьдрал яг л энэ шатсан чихэр шиг байсан. Харин чи түүнийг нээж амттай хэсгийг гаргаж ирсэн юм байна. Чи бол миний гэр бүл шүү гэдэг. Энэ үед Жонигийн нүд хэвэндээ болж түүнийг тэврэх бөгөөд Мэвис Жоник чиглүүлэн буудснаар эргэн хүн болж хувирнаа. Дракула болон мангасууд бүгд өөр өөрсдийн төрхөндөө иргэн орж Дракула манай хоёрт зочид буудлаа өвлүүлэн өгнө гэд яг хэлж байтал зочид буудлыг өнөөгч ирэх нураачихсан байх бөгөөд Дракула маш их сэтгэлээр унаж эхэлдэг. Жони түүнийг тайвшруулад санаа зовлтгүй дээ. Бүгдээрээ яг байгаагаар нь дахиад байна гэхэд нь Драк үгүй дээ. Одоо чиний үснээр барьцгаая. Одоо бол чиний зочид буудал шүү дээ гэж хэлээд нэг жилийн дараа зочид буудлаа бараг хуучнаар нь гэхдээ доторхыг нь багахан өөрчилж барьсан байгаагаар киноманд өгсдөг. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр бай бай.